Жил бүрийн энэ өдөр боловсролын салбарын ололт амжилт цаашдын бодлого үйл ажиллагаа шинэ хичээлийн жилийн зорилго зорилтоо хэлэлцэхээр мянган эрдэмтэн багш нар хуранч болдог билээ. Энэ жил Дархуул аймагт төрийн болон хувийн хөвшлийн ерхий боловсролын 26 сургуульд 25996 сурагч, 42 цэцэрлэгт 8270 хүүхэд сурч хөгжиж байна. Эдгээр хүүхэд багчуудад ерхий боловсролын сургуулийн 1283 багш, сургуулийн өмнөх боловсролын 600 гаруй багш туслах багш нар боловсролын үйлчлэгийг үзүүлнэ. Багш нарын хурлын үеэр боловсрол шинжилгээ ухааны яамнаас гаргасан 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго зорилтыг танилцууллаа. Үүнд сургуулийн өмнөх болон ерхий боловсролын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл сургалтын үйл ажиллагааны чанар үр дүн сайжруулах зорилгын хүрээнд 12 зорилтыг дэвшүүлсэн байна. За боловсролын яам бол нийт 12 зорилтыг гаргаж танилцуулсан. За энэ 12 зорилтын эхний 3 бол суралцгүй дэмжсэний 3 зорилт. За багшийн хөгжил байгууллагын хөгжлийг дэмжсэн 4 зорилт. За хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр зориулсан 5 зорилт. Ингээд 3 4 5 гэдэг ийм зарчмаар зорилтоо дэвшүүлсэн. За яг энэ хүрээнд Дархуул аймгийн нийт 9 зорилтыг өнөөдөр гаргаад ингээд нийт багш нартай танилцуулж байна. За энэ жилийн яамны гол зорилго бол ер нь ингээд хичээлийн жилийн үйл ажиллагаа эхнээс нь тодорхой төлөвлөлөөд явъя. Тогтмол хийгддэг гэдэг стийн шалгалт олимпиад орлогын хэмжээний бүгдийг хичээлийн жил эхлэхээс өмнө яам ингээд хугацаа товыг гаргаад ингээд тавьчихж байгаа. Тэгэхээр энэ туйлд болоод орон нутгийн боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа төлөвлөнө. Үүнээс гадна орон нутгийн боловсролын байгууллага мөн адилхан ингээд зорилттой томилоод ингээд гаргачихж байна. Тэгэхээр сургууль цэцэрлэгүүд маань зорилт ажлын төлөвлөгөөгөө гаргаад нээлттэй ингээд байршуулад бүх төвшин хэрэгжүүл явна. Энэ дээр боловсролын газар хамтраад дэмжиж ингээд явна гэсэн ийм байдлаар өнөөдрийн байх хурлаа зохион байгуулж байна. За боловсролын яамны 10 зорилт хамгийн сүүлчийнхэн бол сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээ. Үндэсний хэмжээнд орон нутгийн энэ нутгийн захиргааны байгууллагын дэмжлэгтэй гаргаж байгаа. Тэгэхээр манай Дархуул аймаг иргэдийн хурлын тогтоолоор энэ 24 онд боловсролын газрын дэргэд сургууль цэцэрлэгийн хөгжлийн хоол үйлчлэгийг дэмжих төслийн нэгжиж байгуулагдсан. Энэ нэгжийнхаа дэмжлэг оролцоотойгоор орон нутгийн захиргааны дэмжлэгтэйгээр бид нэр сургууль цэцэрлэгүүдтэй энэ сүү хөтөлбөр хэрэгжүүлэх тийм тодорхой судалгаа шинжилгээ зохион байгуулалт хийж ер нь 25 он гарахад энэ үйл ажиллагааг тодорхой агс дэвшилтэйгээр хэрэгжүүлнэ гэсэн ийм зорилт төлөвлөгөө хийгээд явж байна. Дархуул аймаг боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд энэ онд оюуны ирээдүйн цогцолбор сургуулийн Б байрны биеийн тамирын талбайн тогтцолд, од цогцолбор сургуулийн авто замын өргөтгөл, 56 суудалтай сурагчийн 4 шинэ автобус, 960 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн байр, мөн 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинээр ашиглалтад оруулж байна. Ингэснээр сургуулийн хүчин чадал 1280-аар, цэцэрлэгийн орны тоо 100-аар нэмэгдсэн онцлогтой хичээлийн жил эхэлж байна. Аймаг орон нутгийн зүгээс зөвхөн улсын төсвийг харалгүй орон нутгийнхаа нөөц бололцоогоор боловсрол 2032 хөтөлбөрөөр дамжуулан багш сурагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулан